За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан гигийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би хоум түүрээ эхлүүлж байна. Нэг ёсны өөрийнхөө гэрийг та бүхэнд танилцуулах гэж байна л да. За миний сонголт бол манай гэр бүлийн сонголт бол салбартаа тэргүүлэгч NCD группийн нэг томоохон төсөл болох Casa da Vinci хотгоныг бол одоо сонголтоо хийсэн. За энэ хотгон бол нийтдээ нэг 125 хаустай. За энэ төсөл маань бас нэлээд өргөжөөд хойдолтой бол апартментуудыг бол барихаар төлөвлөж байгаа. Энэ хаус маань бол 3 төрөл байгаа. A, B, C гээд. За манайх бол одоо B төрлийн хаус байгаа. 325 м квадрат. Гараж бол энд харагдаж байна. Өвөлдөө бол бид нар бол энэ дулаан гаражинда 2 автомашина байрлуулцдаг. За тэгээд найз нөхөд зочид ирэхэд бол тэдэнд зогсоолтой энд та бүхэн харж байна. Өөдлөх айл үүднээсээ гихчээр манай гэрийн үүд бол ийм байж байна. Манай энэ Casa da Vinci NCD группийн голж барьдаг концепц бол энэ ногоон байгууламжийг аягүй чухалчилдаг. Нэг ёсны 60% нь бол одоо ногоон байгууламжийг барьж өгдөг. Бид нар чи өөрөө монголчууд чинь байгальтайгаа их ойрхон байдаг. Байгалийн шинжлэх ухаанд илүү их ойрхон байсан манай Монголын ард түмэн. Тэр утгаараа энэ байгалийн энэ цэвэр агаарыг шүүж гаргадаг, хүчил төрөгчийг нэрдэг энэ моднуудыг, өвснүүдийг бол эндээ ингээд бий болгож өгсөн. За энэ хэсэг бол бидний одоо чөлөө цагаа гэрийнхээ гадаа бас суугаад ойр авчныхаа нэг сайхалтай айлын санаа нэг гихчээр айл орчмынхоо хүмүүстэй минь тус мэдлэх за тэгээ орчин тойрноо ажиглахад зориулагдсан энэ хэсэг бол байж байна. За тэгээд хэдүүлээ одоо бүгдээрээ манайх руу орцгоё. За энэ хэсэг бол манай гэрийн үүдний хэсэг байгаа. Магадгүй та бүхэн үүдний хэсэг нь яасан том юм бэ гэж бодож магадгүй. Бас зарим тохиол жижиг байхаар их түүхтэй. Учир юу гэхээр би ч одоо их сургууль багш нь олон одоо боловсон хүчнийг улстай бэлтгэж өгч байгаа. Дээрээс нь бас театрынхаа ерөнхий найруулагч учраас залуу уран бүтээлч маань ирж баяр ус цагаан сараар золгоно. Хүүхдүүдийн маань найзууд төрсөн өдрөөр нэрнэ. Тэгэхээр тэдэнд бас ингээд нэг орон зайтай байх үүднээс их олон хүн ирэхэд бэрхшээл гарах үүднээс бол нэг юм үүднийхээ энэ угтан авах энэ газараа бол нэлээд жоохон том дуу байсан. Энд мэдээж ингээд тойл зоож өгсөн. За харин энэ үүдний өрөөнөөсөө бол ингээд шууд ийшээ дулаан гараж руугаа ордог хэсэг байж байна. За өвөл бол одоо шууд гараж руугаа машина оруулж ир тавиал үүднийхээ энэ хаалгаар бол ороод дэглүүгээ орчин. За энд бол мэдээж энэ манай цахилгааны хэсэг бас дээрээс нь айл бүхэнд юм харанхуй өрөө байдаг шүү дээ. Муухайлын нуушиг гэдэг шиг бас ус юм эндээ бол ингээ хийчин ингээ цахилгааны бүх зүйл эндээ шийдэгдсэн байгаа. За ингээд үүдний өрөөнөөс бол ингээд юм бас давхар хаалгыг шийдэж өгсөн байгаа. Шилээ алганы ёсны жаврыг бас ийшээ хамаагүй оруулахгүй гэдэг үүднээс. За энд бол зочдын өрөөний зочдод зориулсан ариун цэвэр өрөө байгаа. За энэ бол одоо манай гэрийн домофон систем. Нэг ёсны энэ гэрийн бүх одоо цахилгааныг автоматжуулсан хэсэг байна. Нэг ёсны хөшгийг эндээс удирдах болно. Гэрлээ эндээс асааж унтрааж болно. Утсан дээрээ байршуул гэр орноо хянж болно. За энэ бол бүх юм маань ингээ автоматжигдсан байгаа. Бас ингээд нэг гэрт нэг настай хүмүүс ирэхээр энийг чинь заримдаа ойлгодгүй. Тэднэрт зориулаад ингээд гар аргаар ингээ шууд механик удирдах болох нөхцөлийг бүрдүүлсэн байгаамаа. За зүгээр одоо ингээд та бүхэн манай гэрээ танилцуулж байна гэж. Юу вэ гэхээр та бүхэн ингээд шууд харахаар манай том өрөө галтгооны ингээд нийслэсгийг харж байна. Ер нь харахаар бол шууд Итали хийц загвар бол харагдаж байгаа нь бол та бүхэнд ил байгаа бах. За энэ хэсэг бол манай эхнэрийн одоо гэртээ байх хамгийн их өдрийг их цагийг өнгөрүүлдэг газар одоо галтгооны хэсэг. Миний шүү гэж салаад хийж байгаа юм уу? За бид нар бол ингээд бас өглөөнийхөө цайг бол салаад хийдэг. Энэ ногоо бол хүний биед маш их хэрэгтэй учраас манай ихтер энийг бол байнга хийдэг шүү. Чамдаа их баярлж явдаг шүү гэдэг шиг. За энэ манай том өрөөний галтгоо ирнийсэн хоолны ширээний хэсэг гэж байна. За энд бол ингээд 8 сандал байгаа. Ягаад гэвэл бид хоёр чинь 6 хүүхэдтэй бид нар чинь ингээ бөөнөрөө суугаад өглөөнийхөө цайг, оройныхоо хоолыг бол энд иддэг.
За энэ бол одоо энэ Итали загвар дээр бол мэдээж энэ уран зураг бол өөрөө илүү их зохиж өгдөг учраас энэ хийц бүхий уран зургийг байрлуулсан. За энэ манай гэр бүлийн зураг байж байна. Гэхдээ энэ нэлээд хэдэн жилийн өмнөх зураг байна. Хүүхдүүд маань арай жоохон байсан. Одоо бид нар бас нэг сүүлийн үеийн гэрэл зургаа бас авахулахаар бас яриад байгаа. За энэ бол одоо Монгол хүмүүс хоёрыг бол салах аргагүй. Хүнүүгийн үеэс бол адууны соёлыг бид нар эрхмэлж ирсэн. Бэлэгдэл улсын ташуур. За тэгээд хазаар энэ уурга бид нар бол ингээд бэлэгдэл болгоод байж байна. За нэг юм ажиглаж байгаа бах та бүхэн энэ манай энэ хаусны нэг хийцийн өнцөггүй юм дугуугаар шийдсэн. Бидний хувьд бол анх бол нөгөө нялхноотой хөвгтэй учраас багны өнцгөн дээр одоо гэмтчихвээ гэдэг талаасаа бас бодсон. Нөгөө талдаа бол энэ дугуй өнцөг гэдэг бол халуун дулаан зөөлөн сэтгэлийг бол хүмүүс төрүүлдэ гэж бид нар бол бодож байгаа. За энэ бол одоо бид нар бол миний хувьд бол их олон уран бүтээл хийхдээ судалгаа хийдэг учраас номтой бол их ойрхон байдаг. Энд мэдээж олон төрлийн салбарын номнууд байгаа. Мэргэжлийн болон киноны, за тэгээд шашны их олон төрлийн номууд байж байна. Одоо хамгийн сүүлийн ном гэхэд одоо энэ Хөвсгөл Гуан энэ гаргасан 5 дугаар догшууд Данзан Аравжигийн Саран өхөөний намтрын шинжил гэдэг ном байж байна. Бид нэр одоо бас удахгүй Саран өхөө жүжигээр том төсөл хийхээр төлөвлөж байгаа. Энэ Саран өхөө жүжигийг яагаад дарвж байгаа тавьдаг байсан юм бэ гэхээр ард түмний оюун ухааныг саруул байлгахад зориулагдсан бүтээл. Тийм авшиг утга учиртай бүтээл учраас энийг бас хийхээр төлөвлөж судалгааны ажлуудыг хийж байна. За энэ их өөрхөө энэ манай гэр бүлийг Univision компаниас бидэн зориулж хийж өгсөн энэ манай энэ сүүлийн үеийн залуучууд энэ хийцийг айгүй хийдэг болсон билээ. Бас эрэлт нь их байдаг гэж сонссон. Энэ бол бас сайхан бэлэгдэлтэй ийм анимашн чиглэлийн дүр төрх бүх юм манай гэр бүлийн юу байж байгаа. Зураг. За энэ бол одоо урлагийнхан бидний ганц одоо шүтэж явдаг Янжин лам бурхан маань байгаа. За та бүхэн мэдэндээ лам сахиусны одоо зөөлөн дүр гэж ярьдаг. Тэгээд 10 хангалын нэг нь бол ганц эмэгтэй бурхан бол лам сахиус байдаг. Тэгээд лам сахиусны зөөлөн дүрээ болвол бид нар үргэлж одоо шүтэж явах хэвээр. За энд бол манай ногоон дээр их маань байж энэ манай гэр бүлийнхэн бол ногоон дээр их шүтдэг. Ээж хүн, их хүний тэр инэрэнгүү нэвүүлсэх сэтгэлээр ханддаг, авралыг бидэнд өгдөг, ажил үйлс бүтээдэг гэдэг утгаараа ногоон дээр их хоймороо залж шүтэж байгаа. Тэгээд мөн одоо энд өндөр гэгээний маань бүтээсэн соёмб маань байж байна. Би энэ соёмбыг бол монголчуудын бадран мандах, тусгаар тогтнолоо мөнхөд авч явах, монгол хүн оршин байхын том утга учирыг шингээсэн гайхалтай одоо дүрс гэж би одоо шүтэн гэж би ойлгож одоо гэрийнхээ хойморт залсан. За энд бол яг миний одоо урлагч зүтгэсэн зүтгэлийг маань төр зэсгээс үнэлсэн одон тэмдгүүд байж байна. Энэ одоо ингээ Монгол улсын төрийн сойрхолтыг одоо 37 наснда анх авсан. За мэдээж залуу надад хийсэн болон цаашдаа хийх урам зоригийг олон залуучуудад урам зориг өгсөн байх. Энэ бол урлагийн гавьяа зүтгэлтэн хөдөлмөрийн үндэт хөдөлмөрийн гавьяаны улаан төвгийн алтан гац гэдэг. Ер нь бол бид нэр хүн болж төрснийх илүү их зоригтой эх орондоо юу хийж бүтээх вэ? Миний хувь нэмэр эх оронд мань ямар их хэрэгтэй вэ гэдгийг би бол илэрл байх гэж боддог. За энэ их гоёо энэ 70-ны ясаар хийсэн. Манай одоо урлагийн гавьяа зүтгэлтэн 70-ны тоогийг гээд манай дуучин тоогийн маань Батгдах маань манай гэр бүл зориулаад нар твэрсэн аав гэдэг ийм сайхан урлагийн арт бүтээлийг хийсэн. Урлагийн арт бүтээл гэснээс NCD группийн нэг гол болгодог зарчим болвол аливаа хийцлэл орчин бүх зүйлээ бол илүү их урлаг талаас нь илүү их харж идэг. Нэг ёсны сэтгэлгээний гоо сайхныг чухалчилдаг гэж би хувьдаа ойлгодог энэ хамт олныг. За энэ бол одоо манай урлагийнхны дээд шагнал болох Гигэ Муза наадмын одоо шагналууд байж байна. Ромео Жюльетта, Парисын дархийн сүм, Тэнгэрийн хүү өндөр гигэн гээд. За энэ бол одоо манай бид бүхний хайрч хүндэлдэг Чингис хааны маань хөрөг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх зарлиг гаргаж ин Чингис хаанаа бол айл бүхэн хоймортой залах албан тасалгаа бүхэн хоймроо байх гээд. Хамгийн сүүлд би 100 жилийн баяр наадмыг хийхдээ бол энэ Чингис хааныхаа хөргийг баяр наадмынхаа нээлтэн дээр залснаас хойш бол тэр цагаас хойш бол одоо энэ хөргийг бол одоо наадмын нээлтний одоо журамд орж залдаг болсон. За энэ бол бүх урлагийн дээд шагнал болох гоо марл байж явах жишээний. За энэ бол манай гэр бүлийнхний
чөлөө цагаа өнгөрөөдөг сайн өмнөхөө. За энд бол ингээд даам манай хүүхдүүд бол ингээд тоглодог. Бас заримдаа шатар тоглоно. За одоо энд нэг юм баг маань. Энэ бол одоо манай эртний одоо хуур байж гин. Энэ арьсан одоо цартай. Энэ ховд нутгийн маань надад бэлгэлсэн. Энэ бол бидний эртний урлагийг монголчууд эртнээс хойш урлагийн үндэслэгч, урлагийн өв соёлыг авч явж ирсэн гэдгийг гоё бэлэгдэл гэж бодоод би энд тавьсан байгаа юм. За одоо эдгээр хэдүүлээ ишээ юу яа? Хамгийн гоё хэсгээ үзүүлээ. Энэ бол одоо айл бүхэнд 625 м2 террас буюу ногоон байгууламжийг өгсөн байгаа. Энийг бүгдээр хамтдаа сонирхъя. За энэ хэсэгт бол манай гэр бүлийнхээ аягүй их дуртай. За энд бол ингээд чөлөө цагаа өнгөрүүлэх ор сандалууд ингээ байж гэн. За энд бол манайх нөгөө олуулаа учраас их урт ширээ засцсан. Энд бол бид нар ингээ гадаа сайхан орой хоолдог, байгальтайгаа их ойрхон байдаг гэж ойлгож болно. За энэ бол одоо ингээд манай ногоон байгууламжийн хамгар. За мэдээж айл бүхэнд энэ бол махшааргчийн асуудал байна. Энэ найз нөхдөйгээ ирнэ, хамаатан саднаа ирэхэд бол өөрийнхөө гарын хоолыг би хоол хийх дуртай л та. Тэгэд энэ хоол хийх үднээсээ махшаардаг, заримдаа жоохон түлчнээ. Түлсэн хоолоо шахна гэдэг шиг. За энэ бол наргаа байлаа. За энд бол ингээ хүүхдүүд маань бол одоо нарны энергийг юм хүн бол байнга хүртэж явах ёстой. Энд бол ингээ байж байгаа. За манай хүүхдүүд энэ тоглож байна. За сайн уу миний хүүхдүүд юу морь уралдаж байгаа юм уу? За манай гэр бүлийнхэн бол би бас аль болохоор хүүхдүүдэд Монгол өв соёлыг илүү их чухалчлуулдаг. Тэгээ шагаагаар бол ингээ байнга тоглоулдаг. Тэр дундаа морь уралдах. Энэ морь уралдах гэдэг чинь манай 93 наадмын нэг зүйл шүү дээ. Тэгээд энэ хүнүүчүүд бол 3 настайгаас эхэлж морь ундаг, 5 настайгаас ном харваж сурсан гэдэг. Тийм учраас морь монгол хүнүү хүлэг хоёрыг бол салгаж ойлгох ямар ч одоо нөхцөлгүй. Тэр утгаараа бол энэ шагаа. Тэгээд шагааг манай өвгд эцэд шагаа сайн цуглуул буян сайн тогтдог гэж ярьдаг. За амжилт төсөй хинийх нь морь төрүүлж байна. Нандагийнх төрүүлж байна уу? За тэгээд энд ингээд манай энэ эдлэн хувийн газарт бол моднуудыг тарьсан. Би харин их нэртэйгээ яриад, нэг дүүтэйгээ яриад энд бид нар нэг жимсний мод тарья гэсэн бодолтой байгаа. Учир юу вэ гэхээр хүүхдүүдээ ингээ багаас нь мод тариулаад тэр жимсийг ургуулахын төлөө зүтгээд тэр өөрсдийнхөө хөдөлмөрөөр шингэсэн тэр үр шимийг нь тэр гарч ирсэн боловсрсон тэр жимсийг нь аваад өөрсдөө амтлан идэх гэдэг бол хүүхдүүдийг бага наснаас нь хөдөлмөрд өөрийнхөө гараар юм хийж сурах нөхцөлийг бол бүрдүүлдэг юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэр утгаараа харин энд би нэг гой сонирхолтой юм. Би багадаа өвөө эмээ дээр өссөн байхгүй. Тэгээд 100 болохоор гэрээ хураачдаг штэ. Тэгээд гэрээ хураачаад нөгөө шал хураасан дээр би өвөөтэйгөө хоёулаа гадаа унтдаг байсан. Тэгээд тэрийг айгүй их санагалцдаг байжгаад энэ хаусыг авснаас хойш бол зундаа одоо орой ингээд түмэн одод одоо мичид түгсэн тэнгэрийг харж бол эндээ шууд гуц дэвсэд унтчихдаг шүү дээ. Ямар гоё одоо тийм сэтгэл төрдөг гэж бодож байна. Ерөөс бол монгол хүн байгаль хоёр бол бие биенийг айгүй их нэгчээдэг, бие биентэйгээ их ойрхон байхыг боддог гэж боддог шүү дээ. За ингээд манайх бол ингээд хашаатай. За энэ хувийн эзэмшил газараасаа ингээд шууд гарчдаг юм хаалгатай. За тэгээ ингээ хашаатай. За энэ хэсгээр бол ийм хөөрхөн ийм цэцгийн мандлыг бол шийдж өгсөн. Би ч одоо 2 охинтой манай гэрт чинь 3 бүсгүй байдаг. 5 харчуул байдаг. Тэгээд тэднэртэй бас зориулаад өөрснийхөө дуртай гоё юм цэцгийг тарих нөхцөлийг бүрдүүлсэн. Цэцгийн мандал гэдэг бол эмэгтэй хүнийг би төсөөлдөг юм болов. Эмэгтэй гоё өнгийн хослол энэний ургалт эднэр бол эмэгтэй хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг бол илэрхийлдэг гол одоо үзүүлэлт гэж би хувьдаа боддөг штеп. За тэгээд мэдээжээр та бүхэн бид нар ингээ өөрөө өөрсдийнхөө дуртай ургамал модыг эсвэл хүчил төрөгч бидэнд өгдөг агаар шүүдэг юм ургамлуудыг тарихад бол бүрэн одоо чөлөөтэй. Бас нөгөө тал дээр бол манай хотгоны нэг онцлог бол ингээд хөршийн холбоо их сайтай. Ойр овчны маань айл хөршүүд маань бол их сайхан тав тухтай. Бид нар бие биентэйгээ мэндийн усын зөрөөтэй тийм сайхан харилцаатай. Энэ харилцаа нөхцөлийг бол манай хотхон бол их бидэнд бол бүрэн дүүрэн өгч чадсан. Тэгээд энэ олуулаа нэг доор ингээ байна гэдэг чинь ингээд сөөхийн асуудал дээр бас их тийм боломжтой нөхцөлийг бүрдэж. Энэ олон айл туваачаар сөөхийн мөнгө бол их боломжийн үнэтэй гардаг. Тэгээд сөөх гэдэг утгаасаа арай жоохон левел дэш нь ахиулаад арай
сөөхийн үйл ажиллагааг илүү их төвлөржүүлэх талдаа манай энэ сөөхийнхэн бол илүү их ногоон эко тал дээр илүү их хамтарч ажилладаг. Тэрийг би дараа нь тусгай нөгөө газар очиж байгаа тайлбарлаж өгнө. За тэгвэл одоо хэдүүлээ ийшээ эргээд орох уу. За энэ бол одоо мэдээжээр бол дээрээсээ бол хаагдчихдаг, сүудрлчдэг, бороотой үед бол ингээд бас хаачдаг. За эндээсээ бол манайх бол ингээд цэвэр усаа гаргаад энэ ногоон зүлгээ бол байнга усчулдаг. Энэ нь өөрөө бас хүүхдүүдэд маань өөрөө ажил хийх, гэр орноо цэвэр цэмцгэр байлгах, ачаатай байх, самбаатай байх нөхцөлийг бол бас бүрдүүлж өгдөг бас нэг хэсэг байгаамаа. За хэдүүлээ ийшлээ. За манай хаусны нэг онцгой нэг юм бол энэ манай энэ цонхны хийц байгаа. 3 давхар. Дундаа бол юм аргон хийтэй. Аргон хий гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр гадна байгаа хүүтэн агаарыг дотгошоо оруулахгүй, дотор байгаа дулаан агаарыг гадагш нь гаргахгүй байх зориулт бүхий хийгээр бүтээгдсэн. Нөгөө талаас бол нарны хит ягаан туяаг гэрт бол одоо нэвтрүүлэхгүй байх тийм тусгай дүрхцтэй. Тийм одоо өвөрмөц цонхыг бол одоо манай хаус бол шийдэж өгсөн байна. За одоо бүгдээрээ манай хаусны 2 давхар руу гарцгаая. За мэдээж бол манай энэ хаусны та нар энэ ханы өнгүүдийг харж байгаа юм цагаан шаргал өнгийг бол их чухалчилсан. За энэ бол мэдээж Итали хийц загварын үндсэн өнгө шүү дээ. За тэгээд энэ жоохон модерн contemporary маягийн зургуудыг бол эндээ тавьсан байгаа. За эндээс эхлэе. Энэ бол одоо эхнэр бит хоёрын одоо унтлагын өрөө, бидний хэлснээр бол амралтын өрөө байгаа. За энд нэг жоохон сонирхолтой зураг байгаа. Энэ манай багыг хэвлээд байхад нь бит хоёр бас дурсал болгоод ингээ авсан. Манай баг хүүд гэдэг та намайг гидсэнд байхаас л хайрлсан юм байна штэ гэдэг. Энэ өөрөө манай хүүд айгүй таалагддаг. За нэг талаасаа хэлэхэд бол манай энэ NCD группийн нэг маш их чухалчилмаар нэг зүйл бол энэ орон зайг бол маш сайн зохистойгоор ашиглаж чадсан бол айгүй том давуу тал гэж би хувьдаа үздэг. Энэ их томч биш, жижигч биш, яг л одоо хүний ахуй хэрэглээ яг таарсан орон зайг бол бидэнд бол бэлтгэж өгсөн. За энд бол амралтын цагаар суугна. За энэ нэг жижигхэн мини юу байгаа? Балкон, тагт. За энэ дээрээс бол мэдээж бид нар чинь бага насны хүүхдүүдтэй учраас эндээс энэ террасан дээр хүүхдүүдийнхээ тоглож наадахыг харж болно. Тэгээ ойр авчнаа харж болно. Тэгээд унаа тэр юм бүхнээ бол эндээс бол ингээд толдоод бас хотын хоошоогоо энэ дүр төрхүүдийг харж болно. Өвөл бол их гоё шүү. Ингээд цас хаяа ингээ гоё бударж яхахыг ингээ харахад бол маш гоё сонирхолтой харагддаг. Тэгээд модны мөчрүүд дээр буугаад тэр агаарын одоо цэвэрхэн цэнгэг байх байдал бол өвөл бол үнэхээр бас гайхалтай. Өнөөдөр бас хотын утаа ямар байгаа вэ? Бид өнөөдөр сонголтоо бас үр хүүхдийнхээ ирээдүй эрүүл байх нөхцөлийг бодоод бас энэ сонголтыг бол хийсэн гэдгийг бол энэ ташрамд бас хэлэх ёстой байхаа гэж бодож байна. За манай хотын нэг давуу тал бол одоо бидэнд Улаанбаатарчууд хотынхын нэг тохиолдог юм байна шүү дээ. Зун болохоор нөгөө ус тасарчдаг. Тэгээ дээрээс нь халуун ус тасарчдаг. Усанд орж чадахгүй гэдэг асуудлууд бол нийтлэг проблем болчиход байна шүү дээ. Харин энд бол манай хотны төслийг санаачлагч нар бол их зүг зүйтэй асуудал шийдсэн. Энэ юу гэхээр усны нөөцийг бий болгоод дээрээс нь тусгай халаагуураар халаачдаг. Нэг усны та мөнхийн халуун устай усны асуудалгүй байна гэдгийг бол та батлан шийдэж өгч чадсан бол том давуу тал гэж би бас бодож байна. За энд нэг сонирхолтой зураг байна. Энэ манай 4 уулын гол шүтэн болсон цэцэг үний оргил байж байгаа. Энэ цэцэг үний оргил өөрөө ийм хангарч шууны дүр төрхтэй байдаг юм билээ. Тэгээд би бас энэ цэцэг үний энэ хангардын дүр төрхөөр Тэнгэрийн хүү жүжигийнхаа тайзны санааг бас эндээс олсон ш. Тийм учраас энийг ингээд дурсгал болгоод ингээд хадгалаад үл сонирхуулж ярихад. За манай энэ хотхны хамгийн том давуу тал бол энэ дулааны алдагдлыг бол маш сайн шийдэж чадсан. Ер нь дулаан алдагдал огт байхгүй. Ер нь дулаахан байна гэдэг бол гэр бүлийн ая тухтай байдал бол бүрэн дүрэн хангадаг гэж хэлж болно. Ер нь даарж бирсэн байх гэдэг бол ер нь тав тухыг бол шууд алдагдуулж шүү дээ. За одоо энд ингээд манай мастер унтлагын өрөөний дугаалгын өрөө байна. За ингээд энэ онгоц буюу баан байж байна. Энийний цаана бол ингээд босоод дүүш маань маш зөв шийдэгдсэн. Орон зайг бол маш сайхан ашиглаж чадсан. За нэг юм дашрамт хэлэхэд
Манай хотхны нэг давуу тал бол төвийн шугамшуулж шууд холбогдсон. Дээрээс нь энэ ус цахилгааны хэмнэлтийг бол маш сайн шийдэж чадсан. Энэ тоног төхөөрөмжүүд бол тэр тал дээр бол бүрэн дүүрэн хангаж байгаа. Усыг бол одоо маш хэмнэлттэйгээр шийдэн 30%. Цахилгааныг бол одоо энэ лединг гэрлүүд маш тог бага иддэг. Тэгсэн мөртлөө орчныг маш сайхан гэрэлтүүлж чаддгаар шийдсэн цахилгааны хэмнэлт маш дажгүй шүү. За одоо энэ бол одоо манай хувцсны өрөө байж байна. Ер нь бол сэтгэл ханамж бол маш сайн өгж байгаа. За энэ бол одоо манай мастер унтлагын өрөөний яг чанга талд бол манай баг хүүгийн Мишагийн өрөө байгаа. Тэгээ хүүхдтэйгээ бас ойрхон байх үүднээсээ энэ өрөөний сонголтыг хийсэн. За манай хүү бол энэ өрөөндөө бол ёстой л өөрийнх нь орон зай. Тэгээ хаяа битэрч бас энэ бейсболыг тоглох гэж оролдоноо. Бас хүүхд одоо сүүлийн хүүхдүүд чих дэлхийд ямар спорт илүү сонирхож байгааг их анзаардаг болсон. Энийг бас нэхэд идэм байлээ. За энд бас нэг юу нь бол манай хүүхдийн өрөөний нойлын асуудал бол ингээд бүрэн шийдэгдсэн. Өөрийнх нь ингээд дүүштэй. Тэгээ угаалгахтай. Энэ орон зайг бол маш цэвэрхэн нямба хийгдэд тавьсан байгаа. За одоо идэвхтэй ишлээ. За ингээд энэ дингүүт энэ бол одоо манай эхнэрийн 3 дахь өрөө буюу одоо бас цаг зав өнгөрөөдөг энэ угаалгын өрөө байгаа. За мэдээж угаалгын өрөө бол энд бид нэр хуцсунараа тавьчихна. Ер нь хөвгүүдтэй айл бол ингээл шидэл хайчдаг шүү дээ. Тэгэхээр эхнэр маань эндээ угаагаал эндээ цэвэр цэмцгэр болгоол бидэнд түлээлгэж өгдөг. За энэ өрөө бол манай 2 хүүгийн өрөө. За хөвгүүд бол ингээд эндээ ингээд сайхан эв зүгээ олоод амьдэрчдэг. За энэ хувцсны шкаф өдрийн орон зайг нь бол ингээд шийдсэн. За ингээд сүүлийн хүүхдүүд чинь YouTube-ээс их номыг одоо их жоохон унших гэхээсээ илүү тийм сонсдог тал руугаа болчих. Тэгээд YouTube-тэй их ойрхон нөхөрлөж тэндээс мэдээллүүдийг их авдгийн болов гэдэг утгаар нь энэ унтлагынхын өрөөнд нь зурагтны асуудлыг бол шийдэж өгсөн байгаа. За тэгээд нийслэх үү. За энэ бол нөгөө манай хөвгүүдийн ариун цэврийн өрөө ингээ босоод үүштэй суул туртай угаал туртай ингээд маш цомхон бөгөөд маш цэвэр цэмцгэр хийцлийн хувьд бол маш их өнгөний сонголтыг бол их зөв шийдсэ. За энэ бол манай 2 охины өрөө. Би өөрөө нөгөө пянц цуглуулж пянцыг сонсдог болоод манай охтууд пянц тоглуулагч авч өгөөч гэд би бас энэ пянц тоглуулагчийг явсан. За одоо хэдүүлээ. Энд нэг өрөөр орж энэ бол одоо миний ажлын өрөө. За тэгээд товчхондоо танилцуулахад бол над бол яг энэ орчин бол аягүй их таалагддаг. Энд бол одоо миний уран бүтээлтэй холбоод уран бүтээл хийхэд зориулагдсан судалгааны номнууд энэгээр бол өргөцсөн байж байна. За та бүхэн энд ардаа яагаад энэ бухын зураг тавьсан юм бэ гэвэл энэ нөгөө хүч чадалтай байх, эрэмгий зоригтой байх хин бэлэгдэл болсон бухын зураг байж байна. За энд бол одоо 2011 онд хийсэн Тэнгэрийн хүү гэдэг бүтээлийн маань нээлтний зураг байж байна. 2011 онд ер нь 2 байгууллага хүнүү гүрний тухайны бүтээлээс нэг нь Цэвэнд орж захиалаар ахлуулсан археологийн өрөөлийнх нь үзэсгэлэн гаргасан. Дараа нь Улсын дараамын эрдэм театр модон шоныгийн тухай түүхэн жүжигийг бол хийсэн. Монголчууд бол түүхээрээ бахарх ёстой, түүхээ урагшлуулах ёстой гэж би хувьдаа бол боддог. За энүүгээр бол бас миний судалгааны номнууд энд байж байна. За нэг зургийн аппарат энэ бол би хаяа бас зураг авдаг. Энэ гэр бүлийнхээ байгалийн хөдөө аялахаар байгалийн сайхны гоо сайхныг харж зураг дарддаг. Тэгээд эндээ бол би ерөнхийдөө амьдралынхаа их цагийг өнгөрөөдөг. Шинээр хийж байгаа уран бүтээлийнхээ судалгаа, боловсруул, бодож тунгаах, эвлүүлэх шийдлүүдийг бол би бас энэ өрөөнөөсөө олж авдаг. За мэдээж бол ажил дээр бол миний өөр өрөө байгаа. Энэ ажлын өрөө, энэ миний гэрээ энэ ажлын өрөө хоёр бол миний уран бүтээлийн уул уурхай ундрагна гэж бас хэлэхэд бол нэг буруудахгүй байх гэж бодож байна. За энд бас яг миний хобби байна. Би өөрөө бас ингээ хуучны пянзуу цуглуулах дуртай. Гэхдээ цуглуулдаг хүний хажууд бол нэг тийм актер бол биш. Гэхдээ энэ хуучны 20 дугаар зууны энэ хөгжмүүд бол их гайхалтай бүтээгдсэн гэж би боддог. Зүгээр жишээ нь энд бол одоо 20 дугаар зууны супер аянуудын цуглуулга байна. Энд алдарт Игэл самтлагийн Хотел Калифорни энд ихэнд нь байж гэн зөв Хотел Калифорни
дуу яагаад их алдартай болсон юм бэ гэвэл нэгэн залуугийн тийм дурлалын түүхээр энэ дуу хийгдсэн. Тэр утгаараа тэр дурлалын шаналн мөрөөдөл хүсэл нь бол энэ Чингис учраас бидний сэтгэл зүрхэнд мөнхөд ихшгэлдэг байх гэж би боддгийг. Гой шүү, ганцаараа энийг сонсоод суухад бол. За тэгээ хэдүүлээ дараагийн өрөөр орцгоё. За тэгээд ерөнхийдөө манай хоёр давхар бол маш ойлгомжтой 1 2 3 4 одоо ингээд амралтын өрөөтэй, унтлахны өрөөтэй. Коридор нь ердөөс юм товчхон бөгөөд амархан шийдэгдсэн. Энэ бор шаргал өнгөийг бол айгүй их сэтгэлд юм таатай тайван байдлыг бүрдүүлдэг юм байлаа. Магадгүй энэ бүхэн ч өөрөө бит бус үнд зүйлийг бол бидэнд өгж байгаа шүү дээ. Яг үнэ хэлэх. Тэгээд заримдаа би боддог шүү дээ. Тансаглалын тухай хүмүүс ингээд янз бүрийн их тийм хямдхан ойлголттой байгаад байх юм. Тансаглал гэдэг бол үнэтэй цайнтай юм гэхээсээ илүү чанар, мөн чанарыг илүү их чухалчилдаг. Тэр дундаа хүний амьдралд мөнгөөр үл худалдаж авч болох тэдгээр зүйлсүүдийг бол тансаглал гэж болов. Тэр нь юу вэ гэхээр эрүүл байх, сэтгэлийн амар амгаланг өөртөө бий болгох, хийж буй ажилдаа дуртай байх, тэрэндээ амжилт гаргах, улс орныхоо хөгжилд нэмэр болох, өрх гэр бүлээ сэтгэл тайван авч явах, байгаадаа сэтгэл хангалуун байх, тав тухтай орчинд байх. За тэгээд ирээдүй болон хүсэл мөрөөдөлтөө чухалчилж амьдрахад ар гэр амьдрах орчин өөрөө хамгийн том нөлөөлөл болдог. Энийг л би болов одоо тансаглал гэж ойлгодог. Мэдээж элэг бүтэн байх, инэрлж хайрлахыг чухалчилж, гэр бүлийн үнцнийг илүү их чухалчилж явна гэдэг бол энэ бол өөрөө тансаг байдал гэж би хэлмээр санагдав. За хэдүүлээ доошлие. За манайхаар та бүхэн зочилсонд их баярлалаа. За манай гэр бүл нэг иймэрхүү амьдралтай, иймэрхүү сонголттойгоор амьдрдаг гэдгийг та бүхэн харлаа. За тэгээд сэтгэлгээний гоо сайхан, сэтгэлийн амар амгалан болвол бид бүхэнд бол аз жаргалыг өгдөө гэж хэлмээр байна. За баяртай.